За 2 дахь өдрийн өглөөний минь залуусаа. За миний хувьд бол ачаагаа одоо бол олоогүй нөө. Тэгээд ямар ч байсан өчтөр нэг дэлгүүрээс баг зэрэг хувцас тэр заяа мөрхөө малгай энэ төр бол авсан байгаа. За өнөөдөр бол бас гадуур бас нэлээ явах ажилтай байна. За гадаа бол ер нь бол ийм хөвдөө талтай байгаа тань. Одоо бол энэ чинь нөгөө монголчин одоо Кипрээс цагийн зөрүүгээр нөгөө 5 одоо цагаар төрүүлж явд юм билээ. Тэгэхээр одоо энд бол 9:45 болж ийн гэхээр Монгол нэг 2:45 болж ийн гэсэн үг юм билээ. Ямар ч хэлсэн өнөөдөр гольф мобго гоё явна. За тэгээ маргааш бас нэг чухал үйл явдал болно. За энэ чухал үйл явдал нь юу вэ гэхээр одоо XM брокерийн ерөнхий одоо гүйцэтгэх захиралтай уулзах маш том ажил бол байгаа. За тэгээд мэдээж бол XM брокер яг одоо Киперч ерөнхий төв офис нь учраас төв офис дээр хамгийн анхны ирж байгаа одоо монгол хүн болж байгаа. Тэгэхээр бас нэг айгу гоё сэтгэл санаа айгу гоё байгаад байна. За тэгээд өнөөдөр нэг иймэрхүү за Киприйн хувьд тэгэхээр ер нь за ингээ хүмүүс бол ингээ ажиллаа хийгээд амьдрал бол үргэлжилж байна. За энэ Киприйн хувьд гэх юм бол Европын орн гэдэг утгаараа такси нь бол ер нь бол бүгд бенз үйд юм лээ. Ер нь бол яг одоо цаанаас нь тодорхой хэмжээнд заагаад өгсөн. За энэ оны ийм зөвхөн бенз ерөнхийдөө явах шаардлагатай шүү гэдэг зүйлийг бол заагаад өгсөн юм байлээ. За тэгээд яагаад бензийг ингээ соёдэр ингээ сонгоод таксинд явуулаад байгаа вэ гэхээр нөгөө бенз чинь нөгөө айгу удаан хугацааны ашиглах боломжтой машин гэдгээрээ давуу талтай байдаг гинэ. Тэгээд ер нь бол дандаа бол бензийг бол ашигладаг, таксинд ашигладаг юм байна. За тэгээд ямар ч сан бидний удахгүй такси ирнэ. Тэгэхээр ингээд би та бүхэн сайхан харуулнаа. Ерөнхий юм таксинууд байдгаа гэдэг. За тэгээд дараагийн одоо жоохон байж байгаа хэсэг байж байгаа уулзцаая. За залуусаа өглөөний одоо цайнд орох гээд бол явж байна. За эдний өглөөний цай бол бас буян буудлынхаа цай бол юм бол маш давгүй юм байлээ. Айгу олон төрлийн сонголттой. Тэгээд одоо ямар ч хэдүүлээ ороод бол харцгаая. За энэ бол нэг давхарт нь бол байд юм байлээ. За өнөөдөр бол нэлээд ингээ бүрхэг өдөр байгаа. Өчигдөр бол нэлээд нартай өдөр байсан. Тэгээ өнөөдөр жоохон баг зэргийн бүрхэг байна. Ер нь бол гэтээ бол дулаахан бол нэлээд гоё дулаахан бол байгаа. За энд бас гадаа идэх боломжтой, өглөөний цагаа уух боломжтой террацтай. За тэгээд одоо хэдүүлээ орж ер нь юу бэлдсэн байна гэдгийг хэдүүлээ арай. За би арай нөгөө буруутлын алгаас нь ороод ирчих. Хэдүүлээ ийшээ орж жоод тэгээд харъя. За ингээд хоолныхоо өрөө нь бол нэг иймэрхүү байдалтай. Your number please? 460. 0. You are okay. Yes, you are twin them. Okay. За ингээд ер нь бол орж ирлээ. Роод нэг юм хөвгөл байгаа. За тэгээд энэ өглөөний хоолнуудын хувьд гэх юм бол за ингээд бол эхэлж байна. За энд бол талхны хэсэг байна тий. За тэгээд ийшээгээ харах юм бол бас ингээд жимсний хэсгүүд. Эдний жимсэн нөгөө айгуу гоё амттай юм билээ нэгээ. Энэ бол айгуу амттай жимстэй. За ингээд жимсний хэсэг нэ. За
За эндээс болохоор одоо ерөнхий одоо шүл болон за тэгээд бусад хэсэг нь бол эхэлж байна. За ер нь бол энийг л хийдэг байгаа юм дөө би. За ингээд за өглөөний цайных юм бол ер нь бол нэг юм их ингээд малхаас өөрсдөж ирмээд идчихдэм байлээ. За энэ хэсэг нь болохоор нөгөө бислэг. Бислэгний ингээд хэсгүүд байна. За залуусаа нэг ер нь бол нэг юм хөө байгаад байна. За би одоо өглөөний цайгаа улаа. За guys одоо хишээгээ бас аялалдаа гарах гэж байна. Тэгээд би та бүхэнд хэлсэн байгаа тий. За энд ингээд ийм завгүй хүүхэн байгаад байгаа. Энэ нөгөө манай XM-ийн одоо Монгол талын хариуцсан ажилтан Солонгоо. Morning. За энэ манай жолооч байна да. Like this. We are very good. Okay. Yeah, we are. За тэгээд би та бүхэнд хэлсэн за Киприйн бол ихэнх нь нөгөө бенз үйдэг гэдэг таксинууд нь за нэг иймэрхүү байх жишээ нэ байгаад байна. Ер нь бол нөгөө стандарт нь бол ингээд бензүүд их явд юм байлээ. За юм байна. За өнөөдөр бидний одоо үйлчлэх такси маань ингээд ирсэн байд юм аа. За одоо бас тэрийг харах юм бол ингээ бас ингээд бас бенз байгааз. За ингээ бас ингээ бенз. Тэр нь бол ингээ бүх такси бүгд бенз. Бэд шүү залуусаа. Тэгт. Бас сонирхолтой байгаа зү тэ. За миний хувьд гэх юм бол яг Европын холбоонуудаар Европын орнуудаар явж үзег болох надад бол нэлээд сонирхолтой байгаад байгаа маа.